хотод одоо нэг бүгд мөглөө та тийм сонсоод яасан. Энэ шин цагуурт дээр бензин асах энэ төр бол ямархуу бай. Болон багсаа үстэй. Багаас нэг амар оператор хосаас хий жил мэлчний бодоггүй биш хасаа. Хэрэм сууд ярьж байгаа гэдэг. Нэгэд машинтай анх хизээ уулцсан. Би ч одоо юм 17 он санаад. 17-аас аяхан юм шүү дээ бас. Тийм 17 он сүүлд 17 оны намар 16 оны намар юм тийм 16 оны намар яг аваад 43 аваад Тасрал загвар гэсэн үг шүү дээ. Бөөрөнгийн загвар. тасралтгаа унж агаал сая л гэж байна. Ааха. 8 жил болсон юм аа тий. Сүүлийн 7-8 жил тасралтгүй аяллаа шүү дээ. Ааха. Нилээ оффроуд чиглэл рүү ундаг гэж ойлгоод байгаа. Тий одоо ер нь л Тэгээд оффроуд чиглэл рүү ер нь яхад одоо жимник ямар хөө байдлаар тонголж унвал зүгээр гэж бодож байна. ер нь бол тэгээд гол амрц садар тэгэл дугуйлах маань гэж бодсон да. Гол юм тий. Зүг. Тэгэл босдороо одоо энэ ч нөгөө туслах нь одоо энэ чинь сайжраад нөгөө механик болцоод болохоор бүр асуудал болчих жоохгүй. Зүг. Өөрчилж шаардлага байхгүй нь 43 дэж бид нар ч өөрчлөлт үүссэн. Тийм. Одоо өөрчлөлт шаардлагагүй ч тэгэл ер нь тэгэл амарсаатар дугуй хоёроос хэлсэн баг. Тийм гол юм шүү дээ. Одоо хүмүүс чинь шууд яг дөнгөж аваад баг шинээр нь гарчих гээд байдаг шүү. Хэд тийм тайгаа аялал маялал арай л заавал явах юм дээ. Тэгээс өөр аяллууд бол ямар ч хамаагүй ч даггорч явж шүү дээ. Одоо энэ зүгээр тал газар мазраатай бол баруун аймаг бол тойрол яваад байгаа юм шиг ч тийм. Жимни гэдэг машиныг сонгох болсон шалтгаан ягаад жимни? Ер нь би ч одоо тэгээд тэр жил ч одоо нэг зэрлэг гэдэг нэг төвцөн болдог гэсэн шүү дээ. Болдог шүү дээ. Тий, одоо тийм болж байгаа. Тэрэнд нэг дүү тэгээ манай тийм дүү одоо самураа гэдэг бүр нэг өмнөх цагаар байдаг шүү дээ. Тий, 2 дугаар үеийн. Тий, 2 дугаар үеийн тий. Яг тийм самураатай хамт тийм төвцөн үзээ тийм болдог гинэ хаа хоёул хандаа явъя гэдэг. Тэгээд жимний самураатайгаа хоёлаа агуудаад тэмцээн үзэх гэж явал. Тэгсэн чинь ерөөсө сууж өгдөг. Ерөөсө сууж өгдөг. Тэгээд ерөөсө би ч тэгээд шууд тэмцээн үзэж ирээл ерөөсө шууд ерөөсө сайт майт ухаал ерөөсө би өвнж бараг хараагүй байсан. Анх жимний сууж үзсэн. Анх сууж үзсэн. Машин сууж үзсэн. Дүүгээ машин сууж үзсэн. Тэгээд ирээл ерөөсө шууд л ерөөсө за жимний юм байна ерөөсө. Яг ерөөсө яг аялах зорилт. Яг нэг аялах дуртай надад ерөөсө. Тэгэл ерөөсө шууд сарын дотор ирээл маш авсан. Тасралтгүй одоо 7-8 жил аялал. Тэгэл салчин да. Одоо хамгийн таны сэтгэлд үлдсэн тийм аялалч юм уу нэг жимнитэй холбосон нэг гоё түүх гэх юм уу? Дурсамжаас аваадсан. Нэг бас дөнгөж клуб нэгээд нэг удааг багта нэл хамгийн олон нэг 30 эдэн машин 30 машин лөө дээр одоо сартаас мартчих нэг оны явж ирсэн нэг оны ялааш. Тэгэхэд л гой санагдчихлаа. Нэг аяг олон жимнэл нэг л их харуулсан машин санагдал. Тэгэл ерөөсөө бүх л оператив машин л аялчид газар юм чинь. Тэгэл замдаа машин тэргүүд чинь суухан суугаалгал манад жимнүүд чинь торхомгүй асуудал واخгүй. Яваад ирэхээр л бүр илүү огшоод ирдэг билээ. Сат машин байхгүй. Тэглэх зам байхгүй. Асуудал. Тэр л хэсэг тэгээд голноос нэг олон машин явсан болохоор гой санагдчихлаа. Хамгийн олон машин ч гэдэг тийм. 30 машин явжсан баха. Дан жим. Дан жим. Богоон шиг юм явжсан шүү дээ. Би нэг ажил орны удааг байсан юм аа. Нэг тайг руу явсан гээд тайг руу жимнитэй явж байгаа нэг хэн байсан бэ гэдэг тухайд ирээ санахгүй. Тэгээ сонссон ярил тэр руу аялаад жимнитэй яваад цаатнуудын отог дээр очиод тэгсэн чинь нэг имээ бүр гайхаад баярлаад байсан чинь анх удаа машин ирж манаагаадаа гэж хэлсэн гэдэг тий. Тэгэж ярьжсэн би анх ажил ороод удааг багтгийн сонсч байсан. Тэгээ ер нь соло актрахтай явдаг хүмүүс зөндөө солоогоор тагин сонсоод бас чиглэл шиг байгаа юм байна. Би болохоор их л олоолаа явах гэсэн болохгүй надад гой санагдсан шүү дээ. Одоо ч ер нь жимний клуб яг хизээ анх үүсгэн байгуулагдаад. Тэгэл ерөөсөө машина аваад даавруу дээрээд байх чинь нэг ганц хоёр тэгж 100 машинаа сөөхөн байжээс. Сүзүг жимний ороод ирэхээр л манай нөгөө ажлын дүүнер чинь нэг тийм маш ороод ирлээ хаа яг тантай адилхан гэл. Энэ нөгөө үнийг өндөөч хүртэл энд нэг танд яг ийм машин таах байдаг шүү дээ. Тэр нөгөө хүн болго нөгөө даавруугаар орж ирэх хоолондоо манай дэлгүүрлээ орж ирэл. Тэгэл танилцаал. Тэгэл эд чинь 3-лоо олоод 4-лөө олоод 5-лоо олоод тэгэл хэлсэн дээ. Тэр ер нь 2016 17 оноос тий 17 оноос л хэлсэн байгаа. Тий авсан байгаа юм байна тий. Одоо тэгээд ер нь яг жимний клуб гэдэг маань одоо бусад клубүүдийг бодох юм бол одоо юугаар онцлогч гэх юм уу нэг тийм онцлог зүйл байгаа хөө. Юу гэнтэй зүгээр их байгаль сайхан амар амгалан гоё сайхан зураг мураг дараалаад юу гэдэг маргаан ч бол тэгэл
янз янзын мэрэгчлээ босоод ихэнх нь л нөгөө аялал босоод шүү дээ. Зураг дарах сонирхолтой одоо тэгэл уран гол судлах ч юм уу те. Тэр хэцүү газрууд дээр гац хөргөж өгдөг нь би жимэл гэж ойлгоод байдаг шүү дээ босоод. Одоо ер нь жимний клуб хэд орчим гишүүнтэй? 30-аад идэвхтэй хүмүүс. Идэвхтэй 30-40 хүмүүс байгаа. Тэгээд одоо ингээл жилдээ нэг хуваартай аялалтай. Тэгээд тэрэн дээр заран тавигдсан гол тэгээд завтай хамрагтаал. Тэгээд урьдчилаад хуваарь гарчдаг болохоор тэгээд айл болох хүмүүс ч нэг зохицуулах гэдэг. Жилдээ ер нь ямар арга хэмжээ зохион байгуулж нэг жимний клуб дээр? Нэг жилдээ 2 жилдээ нэг наадам зохиочдөг нэг. Байгууллагын нэг бэсрэг наадам болдог ш. Нэг арай нөгөө за морил уралдахгүй болохоос тэгээд сур харуулж байгаа бүхтэй тэгээд дотроо нэг хурган тэгээд нэг Suzuki эзэмшигч дотроос урган цолтой алдсан сүлдээ нөгөө. Тий. Надлангийн одоо төрүүлсэн бүх нь одоо ам авах жишээ нэ тий. Тэгээд нөгөө сумын наадмын нөгөө юугаар тийм маягаар нэг хоорондоо хөгжилттэй юм да. Цуглаал тэгэл наадам хийдэг учраас яг одоо яг тэн дээр гой бүгдээрээ нөгөө гэр бүлээрээ явах нөгөө юу болтгох одоо ингээд бид нар тайгаар аялах чинь хүүхд хэцүү тий. Яг наадам дээр чинь л гой бүгдээрээ гэр бүлээрээ яг ирээл бүгдээрээ машин дэртэйгээ зураг авуулаад гэр бүлээрээ тэр нь л гоё гэдэг наадам чирсэн. Багуудална. Тэгээд сур харвал бөхөө барилдаал тэгээд хошоо буцаа хийж идэл. Нөгөө өвлийн аялал гээд дааны хаврын аялал, зуны аялал гээд нэг үндсэн нэг 3 аялалтай тэгээд наадамтайгаа яг үндсэн нэг цуглалтанд өрөвлөх гэсэн. 4 удаагийн. Тийм. Тэгээд яг тэгээд дунд нь бол тэгээд цуглах зөндөлтөө нөгөө савс аян маян янз янз юмнууд тэгээд хамрагдана дээр бас идэвхтэй явчихдаг болохоор. Тэгэхээр жимний авч байгаа хүн болох нь бас орох боломжтой нээлттэй байлгүй тий. Нээлттэй. Асуудал ахгүй. Тэгээд гол нь тэгээд зорилго нь тэгээд аялах сонир зорилготой л асуудал. Гоё аялын машинтайгаа гоё аялын хамт олонтой аялах гэсэн асуудал нээлттэй. Нэг гол нь машины нөгөө нэг явж чадвар дээр нас жоохон баг зэрэглэл цензур тавигдчихлаа юм л да. Яг нөгөө явдаг зам ямар илээ зүгээр шуулуу харцмаар бодох гэж байгаа шалтгаалж бас тэгээд байх хэвээр дугуугаа ядаж нөгөө төрний нээлтгээр дугуугаа солилцсон байх хэвээр тий аяа дамарсаатаа солилцсон байх хэвээр гэдэг юм. Тиймэрхүү нэг баг зэргийн юмнууд л. Тэгээ хүмүүсээ салж тийм дээд ороод тэгэл аялах усууч юм тий. Хамгийн өндөрт гарсан машинтайгаа чинь юун дээр гарч ирсэн шүү дээ. Нэрээ баг богдыг наачаар ямар болоод 7 төгшин 3 дээр байсан санаад байна. Тэгээ юугаач мэдэхгүй л тэгээд дэшээ өгсөөл ийсэн. Тэгээд дээрээ нэг овоотой хийсээ тэгээд он дээр юун дээр харсан жил 3000 дээр л байжсэн. Тэгээ юмсандаа өөж 3000 дээр шүү дээ. Жимний авах гэдэг ингээд сонирхож байгаа хүмүүс байна л да нэлийн. Тэр хүмүүс та одоо хандаж хэлэхэд яг жимний гэдэг машиныг нэг товчхон одоо 8 жил унсан хүний хувьд нэг зөвлөгөө гэх юм уу? Энэ бол ийм машин шүү гэдэг нэг тодорхойлоод өгөх. Жимнийг ерөөсө өөр машинтай харьцуулах юм шиг л байхгүй болоод жимнийг бол тэгэл хамгийн сайн л хийж шүү дээ. Миний хувьд дэрдсэн. Зүгээр хэрэглээнд бол яг л болж байгаа юм яаж одоо хотод ч одоо нөгөө л нэг байдал бөглөрөө да тий. Тосол босолын асуудал ч юм уу тэгээ хотод байд толгордог асуудлууд бол надад бол хамгийн амар санагддаг шүү дээ. Тий. Авсаархан тий. Зогсоол мосоол зав асуудалгүй тэгээ бүгдрөө үлжэнд шүлжээ явчихын гэдэг юм одоо юм тэгэл. Бид нь одоо за өмнөх загвар бол яг бас арай өөр байх. Бидний шинэ загвар дээр бензин зарцуулалт энэ төр бол ямархуу бай. Болгонд багасаа юустай. Багасаа гэж үзэж байгаа л да. Машины клуб чи ер нь бол байнга солигдчихд юм. Нэг хэсэг унжаагаад болдог усуудаа тий. Тэгээд ингээд орж гардаг ч гэдэг юм. Машины клубчаас бусад клубүүдээс их онцлог юм бэл. Ер нь бол тэгэл орж гарах хүмүүс нөх байдаг. Шинэ жимний аваад энэ жимнийтэйгээ хаа өрий гэсэн зорилго байна. Хамгийн эхлээд нэг төлөвлөсөн газар байсан. Тэгээд одоо нөмөргийн дархан газар бол явна гэж төлөвлөж авсан да. Ер нь 100 газар л гэж одоо ойлгосон. Ер нь нормалтай явах ч гэсэн бол тэрэнд бол одоо энэ намар явах санаатай л бэлдэж гэлж. Намар явах юм дээ. Нөгөө Монгол улсын нэг 4 цэг гэдэг шүү дээ. Нөгөө орго шины бордлого, Монгол шарын даваа, мотод хамар зэрэг. Тэгээ одоо ганц зүүн үлчээд байгаа. Нөгөө миний очоогүй ганц цэг нь. Тэгэл тэр цэг рүү очих гал. Машин даалгавар чинь бас нэг амар оператор явахаас эхний жил мэлчин нэг бодогдгүй биш тас. Тэрэмс бол явж чургаас ирээд цаг цаваа гаргаад бид нартай ярьцлах хэсэнд баярлалаа. Тэгээд цаашдаа таны алтан шар зам нь үлдчихтэй байгээ. За баярлалаа. За баярлалаа. Ой, тийм угаасаа.